За нэг мэдээлэл дуулгачих. За миний гарт бол нэг ийм зузаан ном байгаа. За энэ бол хэвлийн хуудаснаас 27 жил салаагүй сэтвгээд зоригийн хэрэг гэдэг ийм ном байна. Ийм зузаан ном. За энэ юуны тухай ном ямар учиртай ном бэ гэхэлэр зэрэг 1998 оны 10 дугаар сарын 2-нд тухайн үеийн дэд бүтцийн сайдын үр гүйцэтгэгч Санжаа Сүрэнгийн зориг авсан харамсалтайгаар амь алсан алдсанаас хойш Монголын хэвлийн хуудсан дээр гарсан бүх баримтуудыг эцээ ингээд гаргасан байна. Ийм зузаан баримт байт юм байна. За энэ бол одоо 10 дугаар сарын 3-наас эхлээл 98 оны 10 дугаар сарын 3-наас эхлээл Монголын хэвлийн хуудаснуудаар гарсан. Одоо ингээд одоо байж л доо. Улсын хурал тусгай хуралдаан хийв 98 оны 10 сарын 6 гээд. За ингээд хамгийн сүүлийнх нь гэхэд л одоо энэ ч ингээд 24 оны 9 сарын 26-нд за 24 оны 11 сарын 12-нд гэх мэтээр ингээд бүх 100-ны мэдээ сонин дээр гарсан зориг асны хэрэгтэй холбоотой бүх асуудлуудыг ном болгоод ингээд гаргасан юм байна. Мартаж болохгүй сэдв гэдэг үүднээс нь бид нар одоо юмыг амархан марчих гал одоо тэгээ энэ хэрэг чи өөрөө сонгуул болгоноор л сөхөгдөж гарч ирээд байдаг. Жухам ямар асуудлуудыг ямар байр суурьуудыг ямар их сурвалжууд тухайн үедээ яаж илэрхийлж ирсэн бэ гэдэг энэ олон зүйлүүдийг энэхүү номд бас багтаасан байгаа юм байлээ гэдэг мэдээллийг бас дуулгах чи гэж бодоод гаргаж байгаа юм. Зүүнд түүчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин.